Түүх номер 7 тусдаа гарсан нь. Вон Чүмийн эцэг ихийнхээ гэрээс нүүн өрх тусгаарлан тусдаа гарах ба нүүж ирсэн байранд нь ээж нь түүний ачааг зөөн дуслана. Тэгээд ээж нь хүүгийнхаа юмыг зэгцэлж өгөнгөө түүнд хандан гадуур холлоод байлгүй гэртээ заавал хоол иж идээрэй. Панчаан гэдэр чинь дуусчихмал ээждээ заавал уцаар хэлээрэй. Бас чиний амьдарч байсан гэрт чинь нэг гадаад хүн амьдарч байгаад амиа хорлоод өгсөн гэж сонссон. Илүү дутуу сүнс гараад ирчихүү гэж айж байшгүй ээж нь. Гих мэтчлэн яран ёстойлон шууд утгаараа чихнээс тусгартал өглөж орхидог. Оройч болж ээж нь явахынхаа өмнө хүүгийнхаа мөрийг зөөлхөн базаж өгөнгөө. Вон Чүминийг ажил төрөлхийн тусдаа гарч байгаад баярлан түүнийг магтана. Харин тэрбээр дотроо ээжийн хүч ийм муу байсан билүү? Үнэхээр муу барьж байна шүү хэмээн бодон зогсдог. Тэгээд ээж нь ч явж тэрбээр илүү дутуу юмнуудаа янзалж байтал ардуур нэг зүйлж ирсхийн өнгөрж орхих нь тэр. Гэрэлч тэр дорхноо унтрах ба Вон Чүмийн аль болох айхгүй кичээн өөрийгөө тайвшруулан утасныхаа гэрлийг асаан хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийдэг. 전구 사와야지. 에이, 엄마지? 놀랬잖아. 아까 나가놓고 왜 다시 왔어? 뭐 두고 가... Утасныхаа гэрлийг дусхан хойш ирэн харахад хинч байсангүй. Гэтэл нэгэн шингэн зүйл түүний хазар дээр дусах ба тэрбээр дээш харуулаа. Үүний дараа Вон Чүмийн маань тааламжтай аргагүй хөвцөн шигэ массаж хийлгэж байх бөгөөд уг сүнс маань амьдад массажны газарт ажилладаг байсан сүнс байж таарах нь тэр. Түүх номер 8 улаан маск. Вон Чүмийн хичээлээ таран найзуудтайгаа сургуулийнхаа гадаа байх ба өдөржингөө улаан маскын тухай ярьснаас болоод айсан шинжтэй харагдана. Тэгээд тэрбээр гэртээ харих бөгөөд явах замд нь хүртэл бодогдсоор. Улаан маскт гэдэг бол аман шиг хүртлээ урагдсан эмэгтэй чөтгөр юм. Тэрбээр энэ аимшигт урагдсан амаа нуухын тулд маск зүүж явдаг боловч яг үнэндээ цагаан байсан маск нь цусны өнгөнд будагдан улаан болсон гэдэг. Улаан маскт ихэвчлэн шүн оройгоор ганцаараа явж байгаа хүүхдтээр очин би хөөхөн байна уу хэмээн асуух ба хөөхөн гэж хариулвал 내가 예쁘다고? 그럼 나랑 똑같이 만들어줄게! харин эсэргээрээ царай муута гэж хэлэх юм бол 못생겼다고? 너도 나랑 똑같이 만들어줄 거다! тэгвэл ойлгомжгүй хариултанд нэг талын амыг сэтлэн урах ба эцэст нь гэж хэлэхэд амаасыг дуруулж өгөх нь ойлгомжтой. Уг бодлын дараагаар Вон Чүмийн маань өдөр болгон хайрдаг гудамжаараа явах гэсэн боловч өнөөдөр нэг л тоогүй мэдрэмж төрөн түгшиж байлаа. Тэгээд тэрбээр зориглон цааш явах ба цаахан нэгэн өндөр эмэгтэй зогсож буй харагдана. Вон Чүмийн ч дотроо арай үгүй байлгүй дэ хэмээн бодон өнгөрөх мөчөд эмэгтэй түүнийг дуудах нь 내가 예쁘니? Вон Чүмийн маань ч гацаж орхин хөөхөн гэж хэлсэн хэлээгүй амаа уруулж өгөхөн гэж бодоод нөгөө л нэг сурсан зангаараа нударгаа зангидан түн рүү далааж орхилоо. Даан ч бүтлэхүйтэн улаан маскт хамгаалах ба тэрбээр Вон Чүмийн хандан чамайг дахиж ингэхгүй болтол чинь амигч нь ураад өгье л доо хэмээн яг зад татах гэж байтал азаараа түүний найзууд ирж тааран чуужиг улаан масктыг өшөглөн унгаалаа. Кёнжу Вон Чүминийг зүгээр үү гэж асуун чуужиг чамайг аюултай байлд орсон гэд ирлээ гихтээ зэрэгцэн тунгын ч сургуулийнхаа бүх хүүхдүүдийг цуглуулan ирж улаан маск руу дайрдаг. Түүх номер 9 бөөгийн нүд. Вон Чүмийн удахгүй гэрлэх найз охинтойгоо хурмынхаа басараар Хавай явцгаа хэмээн ярилцсан. Тэгээд тэд өөрсдийгөө үзүүлэхээр нэгэн алдартай бөөдөр очрлох ба тэдний ээлжч болон дотогш орлоо. Тэднийг дотор орж ирмэгцөө бөө Вон Чүмийнийг жигтэй сонингоор харснаа. Өнөөдөр ядарсан болохоор та нарыг үзэж чадахгүй. Зүгээр зайлж өгцөх нь. Гэхдээ Вон Чүмийн ч хагартлаа уурлан бөөг элдв янзаар хилэн нөгөө нэг нам зогтөг эвгүй хүн нь гарч ирэх гэж байтал ардаас нь амар том биетэй хамгаалагч гарч ирэн гараад надтай уулзраа олчихоо химээхэд Вон Чүмийн маань ч жижигрэн дуулгартай наргагүй гарлаа. Стрессцэн хоёр маань гадаа гарч ирэн зам руу дөхөх бөгөөд гинтэл нэгэн ачааны машин Вон Чүмийнийг хаман авч явах нь тэр.
Уг золгүй явдлын дараа түүний оршуулгыг найз охин нь хийж байх бөгөөд уй гашуудаа баригдсан бүсгүй дотроо би дуудахгүй хурмаа их гэж байсан. Яагаад намайг ганцаараг минь орхиод явчихж байгаа юм бэ? Гэхдээ тэр үед тэр бөө биднийг үдсэн байсан бол ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Бүх зүйл тэр бөөгийн буруу гэж бодон хорсол тээх ба оройн бүсгүй бөө дээр ирсэн байлаа. Бүсгүй түүнтэй мэдлэхэд бөө түүнд хандан нөхрийн чинь ажил явдал сайн болж өнгөрсөн үү хэмээхэд тэрбээр гайхан чи яаж мэдэж байсан бэ хэмээн уурлахад бөө чи бидэн шиг хүнд удахгүй өгөх гэж байгаа хүмүүс арай өөрөөр харагддаг юм л та. Та хоёрын анх орж ирсэн тэр өдрийг би маш сайн санаж байна. Тэр үед найз залууч нь тэргүүнээ доош харуулan гарн дээрээ зогсож орж ирсэн. Гэхдээ бүсгүй чи тэгвэл анханасаа мэдэж байсан байх нэ хэмээхэд мэдлээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Угаасаа хувь тавилан тийм болохоор гэж хэлэхэд өшөө хорсолтоо автсан бүсгүй. Таны хэлсэн үнэн bay шүү. Өөхөх хүн арай өөрөөр харагдаж байна хэмээн хутгай далаан дайрлаа. Төөх номер 10 зарга. Вон Чүминий 3 жилийн өмнө худалдаж авсан байрных нь барилгын ажлын дуусан нүүж очдог. Тэрбээр эцэст нь нэгэн өөрийн гэсэн байртай боллоо хэмээн байрныхаа гадаа ганцаар яран зогсно. Тэгээд байрлууга харан баярлан зогсож байтал ард нь нэг хүүхэд өлсөөд байна хэмээн дуурдаг. Вон Чүмин ч духгүйцэн энэ яавч хүн биш гэж дотроо бодон эргэж харахад түүний эртний танил үрээрээ зогсож байлаа. Ямар ч л байсан эртний танил нь Вон Чүминээс айн цааш яваад өгөх нь тэр. Тэрбээр үргэлжлүүлэн гэртээ орохоор лифтэндээ суун өгсөх бөгөөд хажуудах толондоо харахад 괜히 아파트 엘베만 타면 으슬으슬하단 말이야. 거울 때문인가? 저게 뭐지? 선빵 필사! 9 давхарч болж Вон Чүмин лифтнээсээ буухад нөгөө мөн хөөрхий жүтгүүрийг юучгүй болгож тавьсан байв. Үргэлжлүүлэн тэрбээр гэрийнхэн хаалга руу алхах бөгөөд хамгийн цаатлын хаалга тэднийх юм. Тэгтэл хаалга руугаа дөхөх тусам нэг цагаан хог шиг зүйл харагдах ба бүр илүү дөхөөд очтол 남의 집 앞에서 왜 그러고 있어? 내 다리 내놔. 뭐라고? 내 다리. энэ мэдчлэн хөлгөө сүнсийг ч нам өвдөглөн шидэж орхилоо. Вон Чүмин маань ч нэг юм гэртээ орох бөгөөд цонхороо сарыг ажиглан одоо найз охинтой болчихвол бараг л төгс боллоо хэмээн өөртөөгөө ярьж байтал. 집과 귀신이 하나가 되다. 주민 아파트. 이상 원주민 작가가 보내온 주민동 신축 아파트 광고 애니메이션이었습니다. 저 자식 고소해. Төөх номер 11 BG Вон Чүмин. Вон Чүмин маань өөр ингэсэн аимшигын шууд нэвтрүүлэг хийдэг ба үгээрээ хүмүүсийн хий гэснийг хийж өгч мөнгө олон бас аимшигын түүхүүдийг ярьж өгдөг. Тэгээд аимшигын түүхийн ч цаг болж тэрбээр түүхээ ярьж эхэллээ. Энэ удаагийн аимшигт яриагаар алдарт балетчин болох мөрөөдөлтэй нэгэн охины тухай юм. Одоогоос 20 жилийн өмнө балетчин охин маань ээжтэйгээ аз жаргалтайгаар амьдарч байж Гэвч охин осолд орж маш хүнд бэртэн хэвтэрт орох нь тэр. Үнэхээр харамсалтай зүйл болж охины ээж ч өдөр болгон түүний төлөө залбирсаар ганцхан удаач болтугай охиныхоо бүжиглэж буйг хармаар байна гэж. Тэгтэл нэг өдөр ээж нь өмнөгшгөл охиныхоо өрөөнд орж ирэхэд маш гайхмаар зүйлийг олж харлаа. Хэвтэрт байгаа охин нь хөшигний цаанаас бүжиглэж байгаа сүдэр нь харагдаж байх нь тэр. Ээж нь ч бурханд баярлан хөшгийг аяархан нээн охиныхоо бүжиглж буйг хартал. Тэрбээр газар дээрээ нас барав. Чөтгөр охиных нь үснээс нь датан хөдөлгөж байсан байж таарах ба үүний дараа охинч гисэн маргааш нь амьсгал хураасан гэдэг. Гэж тэрбээр аимшигын түүхээ ярьж дууссаны дараагаар 만화는 언제 그리냐고요? 아, 나 진짜 아까부터 자꾸 뒤에 뭐가 있다고 그러냐. 여러분, 제 만화의 캐릭터이자 실친 김동근을 소개하겠습니다. 안녕하세요, 김동근 평가자입니다. Вон Чүминий найз Тонгон ч түүний шууд нэвтрүүлэгт оролцсон тусалж элдв янзаар илгэлж байгаад явлаа. Тонгон явсны дараагаар нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хөтөлж байтал нөхцөл байдал жинхнээсээ өөрөөр эргэж эхэлдэг. 뭘 계속 침대를 보래. 조가.
들어오세요. 어떻게 들어오세요?